Бүх хуц ухан гурвын үлгэр. Нэг баян айл ээжээ. Тэр айл цагийн хүүтэнд зутарч, цас зуданд туйлдаад босож, чадхаа байсан уюусмад бухан бяруу, түлгэн хуц, шүдлэн ухан, ийм гурван мал өвлжөндөө хаяад нүүжээ. Нүүснээс хойш хүүтний ирч буурч, цаг зуд тавигдаад, хаврын өр орсонд өнөөх гурван мал цасан дороос арайхан амтай гарч баг зэрэг тэнхрээд байтал нэг чон тэр гурвыг идэх санаатай давхиж ирээд бухнаас асуужээ. "Чиний нэр хэн гэдэг вэ?" гэсэнд бухан бяруу. "Миний нэр Гүзээ ихт Гүндэн хаан гэдэг" гэв. Үүнд чон баахан сонирхон бухын нэврийг зааж бас асуув. "Чиний энэ толгой дээрх чинь юу вэ?" гэсэнд бух. "Миний энэ бол Тэнгэр бурхны хайрлсан tych хар жад юм. Тэрсэлж ирсэн дайсныг тэсхээлгүй сүлбдэг юм" гэв. Чон баахан гайхан бухын төмсийг зааж асуурав. "Чиний энэ чинь юу вэ?" гэсэнд бух хэлв. "Миний энэ аав ээжийн хайрлсан асар гашуун сонгон нараатан чоны махыг амтарж иддэг юм" гэв. Чон бухнаас айж түлгэн хуцнаас асуув. "Чиний нэр хэн гэдэг вэ?" гэсэнд хуц. "Миний нэрийг толгой ихт Тонч хаан гэдэг юм" гэв. Чон хуцын иврийг харж асуув. "Чиний энэ юу вэ?" гэсэнд түлгэн хуц. "Миний энэ Тэнгэр бурхнаас хайрлсан том хар мөн. Довторж ирсэн чонын толгойг хаг цахдаг юм" гэв. Чон хуцнаас бас айгаад шүдлэн ухнаас очиж асуув. "Чиний нэр хэн гэдэг вэ?" гэсэнд ухан хэлв. "Миний нэр Сэлмэн Нэвэрт, Сингбаатар Сахал ихт Санж хаан гэдэг" гэв. Чон ихэд гайхаж ухны нэврийг зааж, "Энэ чинь юу вэ?" гэж асуусанд ухан хэлв. "Миний энэ эзэн Тэнгэрээс заяасан эрт их мэс ирсэлж ирсэн чонын элэг бөөрийг сүлгдэг юм" гэжээ. Чон их л сүрдэж балмагдж дэмийл ухны төмсийг зааж, "Таны энэ тань юу вэ?" гэж асуусанд ухан улам сүр бадруулан хэлв. Энэ бол түүхий чоны махыг дүрж амталж иддэг. Түнгэрцэг савтай давс сонгон хоёр төрүүрж ирснээр нь одоо чамааг идийгээд тургиж давхисанд өнөөх чон ухаангүй айж, урт хар чацаг хаян ухсхийн дүүлж голын мөсөн дээгүүр харайж год хатхан зүхтаажээ. Ухан улам айлгах гэж хойноос нь илдэж явтал мөсөн дээр хальтраад сартаага хагарчихжээ. Тинхүү сартаага хагалснаа чонд мэдэгдэхгүй гэж хойноос нь өндөр дуугаар хашгирна. "Чамайг да, би өмдний тэлээ тасраагүй болов" гэж их л зансаар хоцорчээ. Ингэж чоныг айлгаад тэр гурван мал ногоо гарсан хойно гэртээ харж сүрэгтээ нийлээд амар сайхан жаргаж гин.